3 дугаар бүлгийн 6 дахь хэсэг. Язгууртнуудыг яргалав. Монгол дахь улс төрийн залхаан цээрлүүлэлт гинжин хэлхээ маягаар зах хязгааргүй үргэлжилж байв. Өөрөөр хэлбэл хувьсгалт намын нэг хурал ч юм уу улс төрийн нэг шийдвэр гардаг. Тэр нь хүн амынхаа аль нэг хэсгийг залхаан цээрлүүлэх үндэс болдог. Түүнийг хэрэгжүүлэх явцсан дараагийн дахин нэг залхаалтын компани шалтгаан болдог байдлаар нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж байлаа. Хөрөнгө хураах компани гэгч нь язгууртан ноёд худаг тувилгаадуудыг яргалах шалтгаан боллоо. Гэхдээ эсрэгээр нь авч үзвэл илүү бодтойч байж болох юм. Хөрөнгийг нь дээрэмдэхийн тулд эддийг нь хөнөөх бодлогоор эхэлсэн байх магадлалтай. Ямар боловч харилцан шалтгаалжээ. Хөрөнгө хураахын өмнө буюу ихэнх үеэр бүс хязгаартай өндөр нэр хүнд бүхий богдхаант төрийн албанд ерөнхий сайд, хязгаарын сайтын зиндаанд явсан худагт лам нар болох Югзүр худагт лавсан даш, Мандшир худагт цэрэнд орж, Дэлв худагт жамсран жав нарыг тайж Эрдэнэ давгийн 38-ын хэрэг гэгчэд холбогдуулан баривчилсан юм. Харин үнэн хэрэгтээ бол Дэлв худагтын хэлснээр Югзүр зүүн хязгаарт, Мандшир төв хэсэгт, Дэлв худагт баруун хэсэгт халдварт нөлөө ихтэй байсан учраас баривчлан хорж байгаад өөрөөр ял оноосон байдаг. Тухайлах юм бол Мандшир худагтыг арай хожим их дуйлянтай том хэрэгт холбогдуулан хөнөөхийн тулд жоорлох байдалтай 8 жил хорихоор яллаж төр үлдээсэн бол Дэлвийг 5 жил хорихоор ялалсан ч албаны гэмээр дам мэдээллээр бол Дэлвийг хөлийн чандад тусгай албаны сонирхлоор ашиглахаар илгээсэн гэдэг. Югзүрийг өөр 7 хүний хамтаар 24 цагийн дотор буудан цаазлахаар яллаж гүйцэтгэжээ. Тэгвэл улаантны ойлголтоор бол Югзүр худагтыг цаазлах 2 том учир шалтгаан байв. Нэгдүгээрт Пёдлын хөрөнгө хураах үйл ажиллагааны удирдамжийн төслийг анх боловсруулсан Коминтерны гүйцэтгэх хорооны алс дорнодын хилцээний дарга Козловскийн тэмдэглэснээр улс төрийн онцгой арга хэмжээ болгон хэрэгжүүлэх энэ ажлыг гүйцэтгэхдээ болгоомжтой, тэгэхдээ ялгууртай хандах хэрэгтэй. Заян гигийн шиг өчүүхэн амьтныг бол яаж ч болох хялбар. Харин Югзүр шиг одоо байгаа худагтууд дотроос хамгийн том нь бөгөөд Өвөр Монголдо хил залгаа нутагт тэр бүс нутагта хамгийн их нөлөөтэй этгээдтэй бол тун болгоомжтой байх ёстой. Намын зүгээс түүнийг шашны хэрэг эрхлэх газрын тэргүүн болгох нэрийн дор өргөө хотод авчирхаар бодож байгаа юм гэсэн. Хоёрдугаарт эд баялаг үнэт эрдэнэст нь дэндүү шунсан Зай бандад жамп цэрэнг 1928 онд Борон өнгөрдөнтэй холбоотой байсан хэрэгээр баривчлан хорж байгаад сулалсан ч 1929 онд эд хөрөнгөө нуун далдалсан олон хүнийг цуглуулан тархийг мунхруулж байсан хэмээн баривчилж 1930 оны 2 дугаар сарын 16-нд цаазлахаар ялалжээ. Эрдэнэ бандад худагт ламын гэгэнийг зүгээр л чи их нөлөөтэй гэж шорон дудаа хугацаагаар хорж байгаад цаазлсан байна. 1930 оны Монгол Ардын хувьсгалт намын 8 дугаар их хурлын шийдвэрийг үндэслэн нуугдмал хөрөнгийг хураах нэрийн дор 1931 онд хийсэн уг компаниуд ажил нь хөрөнгийн эздийг нь дайчлан баривчлах эрүүдэн шүүхтэй давхцав. 1931 оны эхний хагаст 47 аж ахуйднаас 3,848,480 төгрөгийн хөрөнгө хураасан нь чамлагдсан тул 137 хүнийг хэрэгт татаж шүүхийн шийдвэрээр 1.1 сая төгрөгийн хөрөнгийг хураасан байна. Тэгснээс давталгаан улам ширүүсч дараагийн 3 сар 12 хоногийн дотор зөвхөн төвийн хорих газарт 5191 хүн нэмж хоригдсон энэ компани золиос боллоо. 1932 оны хавар хүртэл нийтдээ 9.7-оос 10 сая төгрөгийн хөрөнгө хураасан гэсэн бүрэн бус тоо бий. Харин энэ хөрөнгийг хааш нь хийчихв гэдэг сонин хэрэг юм. Эрдэнэ Жүн Ван Цэрэндоржийн Ширнэн дамдан Монгол төрийн нэрт зүтгэлтэн 1915 оны 3 улсын хяактын гэрээнд Монголын төлөөлөгчдийг толгойлон оролцсон. 1921 оны 11-р сард
Москвад байгуулагдсан Зөвлөлт Монголын найрсаг харилцааны гэрээнд гарын үсэг зурж оролцсон түүнийг Банчин богд Баргийн Ван нартай холбоотой ардын засгийн ажилд саад хийх эсэргүүц сурталчилгаа хийсэн хэмээн хэлсэргүүтгэж Дотоодын хамгаалах газрын тусгай комиссаас 1931 оны 11-р сарын 16-нд буудан алж хөрөнгийг нь хураажээ.